За намсрахын төрсөн нутаг. Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутаг. Хэвсэн хэмээх газар ирээд байж байна. За одоогоос 84 жилийн өмнө энэ хэвсэн хэмээх газар энэ бууцсан дээр намсрахт очир гэдэг оны хүү болон мэндэлж байжээ. Өнөөдөр төрсөн нутагтаа ирээд эдээ цайныхаа дээжийг өргөж байна манай намсрах. За манай намсрах чинь 1942 оны өвдлийн адаг сард энэ бууцсан дээр төрж байсан гэж байна. Одоогоос 85 жилийн өмнө шахуу юм да. 84 жилийн өмнө төрж байжээ. Төрсөн нутаг гэдэг сайхан санаа алдаад их юм бодож байгаа доо мах. Нутагтаа ирэх сайхан байх. Нутагтаа ирсэн зургийг авч байгаа би. Самсаа шархирч хат намсрах. Сэтгэлдээ их юм бодож байгаа доо. Аав ээж ах дүүнэр анд нөхдүүдтэйгээ энэ уудам талд дэгж дэрвж явж дай намсрах. Могод сумын хэвсэн хэмээх газар 1942 оны өвлийн адаг сард мэндэлжээ. Төрсөн нутагтаа ирж хөрвөөж байна. 84 жилийн дараа сайхан байна намсрах. Өстой гоё байна. Нутаг гэдэг чинь аргагүй сайхан. Сайхан 3 хөрвөлөө гэж байна. Үний нутаг гэд сайхан да. Миний өвөг эцэг ламцо цагааматрат ламцо боё одон төмнө манчаа өгнө нутга манчаа өгнө том уухан сандгас ямбин очирчри хоёр цуу болон төржээ гэсэн чи айлгадаг хүн болохтой муу очиж тэр очирх нэг хүүхдийн оронтой байсан байлгүй дээ. Тэгээд намайг айлд өгсөн. Очирч хондон юм үү хүнээ өрмөлгөн цуулж өсөж үндэж идэгрээд 80 хэдүүлээд төрснөөс дараад хөрчөрөн дээр хөрөөлөө сайхан байлаа. Очирч өгсөн нөхөртөө маш баяртай байна. За баярлалаа мананаас. Сайхан байна шүү дээ. Мааны готол тэр манчаа өглийг өчсөн болов би дүүтэйгээ ярьж ирсэн. Тэр их лантар миний дүү ганц лантар одоо 76 зөвхөстэй хүнхээ. Тэгээд тэр хоёроо би тэгж байгаа. Хоёул айлгаж ясууч наснаа номойлоо уйчээ байжээ. Тэгээд чи өтөр дийхтэл байгаад байгаа гэж тэрний уян бахаа энэ байж байгаа гэж ингэж бодчихлээ. За